many patriarchal societies and tribal societies, fathers are usually known by their sons. But I am one of the few fathers who is known by his daughter, and I am proud of it. 이 기획이 있을 때, 자, асуух면 이게 아무튼 маш товчхон бөгөөд өөрийнхөө яг ойлгосон өнцгөөс байна. Нөгөө сүлжээтэй хоёр зүйлийг ойлгож авлаа. За, хүн гэдэг ихтэй жишээ ингэж хөөс хамаарахгүйгээр адилхан тийш адилхан технологи хандаа гэсэн юм үзэгдэлтэй байна. Нөгөө ойлгож авсан зүйл юу гэхээр хүн ямар ч юм шалтгаалаад байна. Тэр дэшиж үсэх юм уу? Үсэх хүмүүстээ юу ч гэсэн гэдэг. Надаас хийсийг бидний асуу. Надаас хийрүүгийг л асуусан. Тэгээд энэ бол юу хийгээгүй гэх юм. Чи манай фактыг нэмээ сэрэгтэй Францын удирдагч босоорой гэж бүр багаас сэрэгдээс гэсэн чинь аав хүртэл багаас хүртэл зориулж байсан байх юм амжилтанд гэсэн үг. Чи бүгдээ итгэх хэрэгтэй гэдэг юм байна. Одоо их урж чаддаг холбоотой юу нэгж авсан бэ? Тэгээд ихтэй бас мундаг хүмүүс орж байгаа шүү итгэж чадварчдаг тийм. Сая хүмүүс бүгд яаж чадчих тийм. Яг тэрнтэй холбоотой юм итгэх талын юун дээр анхаарал болохоор өөрийн үзэгчдийн нэг чухал гэж байна. Хин доос тайван байна тийм. Тэгээд бэлдсэн байж таатай. Тэгээд нэгээд бэлдсэн байсан. өөртөө чадвар. Жүжиглэлт их бас өөрийнхөө амьдралаас ирж байгаа болохоор тэр хүмүүст илүү их хүрч чадсан. Тэгээд яг тэр одоо маллалын аавын хэлтгэлийг сонсч байгаа тийм тэр маллалын хажууд маллалын аавын яг тэр байгаа нэг сэтгэл их хүрч чадсан. Өөрөөр гадаад мэдээлэлд бэлэн боллоо. Иракийн хит давагч Халифийн Вантус бүлэглэл барьцаанд байсан Ястис үндэсний 200 иргэдийг чөлөөлсөн тухай CNN агентлаг гэв. Стив Джобсын бага насны амьдрал маш их эдрээтэй бөгөөд тарчиг ядуу гэсэн. Тэрээр өнгөө хоолыг тэнд бол маш их гол бэрийн газар алхаж очиж бяцхтаа бас алхаж хэлсэн. Үүнээс харахад тэрээр амжилтанд хүрэхэд бол маш их хөтөө. Бид энэ номыг уншсаар юуг ойлгож юуг мэдэж авах вэ? Тэгвэл бид энэ номыг уншсараа бид нойр чухал хануу гол багтах үржилтэн гэдэг 40 минутын завсаргааны хийгээд Акотагава Бионасკигийн Японы нөгөө мастрын намтрыг ярихад хийсэн байгаа. Тэгээд Чингис хаан алгандаа нүүж атгаж төрсөн Александр Македонский дэлхийн 7 гаруй шиг нэг бол Артемидагийн сүм чадсан өдөр төрсөн гэх суудлуудын төрөх өдөр янз бүрийн тийм ховор тохиолдлууд Harvard-ээс суралцсан авах гэсэн болов гэж үгүй. Эсэний зөвхөн 3-1-ийнх нь таны SAT, TOEFL оноо шаарддаг бол таны хөрөнгөний талаас их юм бэ. Таны эзэмшсэн чадвар чинь юу вэ гэдэг талаар 3-2-ыг өдөрж яадаг. Энэ дундаас та итгэх чадвар, сэтгэх чадвар, бичих чадвар, хамтран ажиллах, та хэрхэн багаар ажиллаж чаддаг вэ? Хэрвээ энэ парламентын ихтгэл ихтгэлийн чадваруудыг та үнэхээр сайн суулгаж чадсан бол энэхүү эсээгээ та бүрэн гүйцэтгэж байдаг. Харин та боломжгүй зүйлээс боломжийг хэр хурдан олох вэ гэдгээс таны амжилт юм. Тэр хөлтөм өгүүлбэрийн түвээс өсөж жиж чиний хэлийг өөрчлөлтөө. Үүлдээ бүхэн хөдлийн өдрөөлөлөө. Би Йокосука Токиод чиглэлийн галтерэг 20-р зууны вагоны бүлэгцээр болтой автан галтерэг өдрөөлөлтөд бүхэн чиглэж чадах юм байна. Жоржиорт 1963-аас 1974 оны 14 жилийн турш машины хөдөлтөд найраад байхдаа 13,000 нийгмийн машины өөрөө биш ширхлээ зарчсан. Тэр өөрийн амжилтаар генесийн номыг биччихжээ. Жоржиорт хэлэхдээ хүн төрөлхөөсөө устдаач мэддэг харин тэр чадвараа олох хандчихдаг. Би төлөх чадвараа ахин эзэмших нь хүмүүс туслах чадвар. Миний төсөл баталгаар одоо энэ ч болно гэж бодсаалаа. Би ганц ч удаа өөр нэг тэр хүн болох хүсэж байгаагүй зөвхөн юм шиг болох. 10 жилийн турш Өөдрөг үзэлтээр тавхан юудлах санагдаж байна. Өөдрөг үзэлт гэдэг бол нэг л тийм гоё зүйл надад санагдав. Гэхдээ энэ хүн тийм хэцүү зүйл биш, маш энгийн зүйлээс хэлдэг. Хэрвээ та яг одоо ямар нэгэн зүйл
талархаж байгаа юм тийм. Яг ингээд өөрийгөө шийдвүүд байгаа Эдит маань болохоор дөрөвсөөс хүрдэн listening, writing, reading, speaking гэх дөрвөн таскаас хүрдэн. Таск бүрэн дотроо хэд хэдэн зүйлсүүд байна. Жишээлбэл writing буюу одоо эссе бич дотроо integrated by independent бол яг цасан шиг шиг тэд нэгтэй цасан юмыг амьсгалсан юмыг бий болгодог гэж Томас Кросс хэлжээ. Амьсгалын бас туршлагаас өдөр бүр өөрийн зарчмаар is the 18th century American writer. And although he led a harsh life when he was alive, his works are still marveled at today. The Telltale Heart is surely one of his greatest works, and one can say that it's nearly perfect. But in the story, there is no parent or friend. Instead, it's all Бууж түшиг болгийн характарсан газар тэнд чинь бүсгүй хайр мөр болгийн өөрөг чинь нэцэг болсон хүний дэд юм шүүгээ үрийг чинь нэцэг болсон эрийн дэд юм шүүгээ эр хүний таваа хаяг гэсэн хайраараа эр хоосон ханийн яг гэж ингээд ядаж сүү хасдаг ингээд эмхтэй үнийг харагдав. Эмэгтэй хүүхэн мөрөөдөлтөй байгаасаа гэж тэр мөрөөдөлтөй хүүхний чи эмэгтэйшээ гэдэг тэр шалтгаанаас болоод мөрөөдлөөс битгий хатдаг байгасан. Би мөрөөдөж эмэгтэй хүүхэн амьд явах хэрэгтэй байгаасаа гэж хэзээ ч хин түүний эрхийг булаадаг байгаасаа баярлалаа. Ахад зохиол товцоогоор хаваа их сайн хүмүүсээ төмөр гэрч чи үүнийг зөвхөн зовлон болсон зүйлс анзаарах гэсэн байдаг. Энэ бол чиний амьдралын зовлон бүхэн өгч байгаа нэг их сэтгэлтэй яваа байж гэдэг. Би хоёрын англи сурч бас reading гişүн байгаа. Тэгээд миний өнөөдрийн танаас танилцуулж байгаа юм болохоор Монголын хатны нууц товчоо гэсэн Jack Rutherford Америк түүхч болон зохиолч гэсэн ном байгаа. Тэгэхээр бид нар одоо ингээд Чингис хаан гэдэг Монголын эзэнт гүрэн гэж яхаа бид нар ямар агуу хүчтэй байсан мэддэг. Тэгэхээр бидний хідэн яг энэ Монголын эзэнт гүрний цаана байсан Мэргүү хаантай хатны яаж энэ нөлөөлж байсан мөрөөлөө зарилга болгож чадсан. Би цаашлаад мөрөөлөө зарилга болгоход би зарилгатаа тэмүүлдэг болсон. Би зарилгатаа хүрэхийн тулд бусдаас илүү сэтгэж, бусдаас илүү хөдөлмөрлөж, бусдаас илүү тэмүүлэх хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Би алдаж олноо. Алдаанаас би айхгүй. Алдаа бол амжилтын хүрэх шатны гişгүүр юм. Би алдаа унсаж намайг босгоод татаад ирэх би зарилгатаа би баярлалаа. Онгоц сахиг нагаж биш. Сүрч хөрдөг юм шүү. Өдөр бүтэн бидний хадаг гар утасдаг, бидний шийддэг компьютер, бидний сэтгэл зүйн үн бэлгэлдэг нөгөө талаас хортой нөлөөтэй биш бидний зүгээс эрүүл мэндийг маань авраад байгаа зүйл юм аа. За дөрмийн үеийн үндслийг сонсъё. Хүрээлээс талаас үзээ компьютер гар утас ашигласан хүмүүсийн дунд зөвхөн баг шүү. Малмаа бид нар ажигласан гэж батгаар. За тэгэхээр ерөнхий сайдын хэлсэн хүмүүстээ одоо ашиглахгүй хэдэн зөв зохистой ашиглаж буруу зүйлийг нь авах зөв зүйлсийг нь өөртөө шингээж авах гэдэг тухайн юм үрээ бидний амьдралыг яагаад ч юм нэг л тийм зовлон болгочихсон. Facebook дээр гаргаж тийм. Янз бүрийн юм. За цагаа зогсоо.